Шинэ Монгол Мамбучийн цагийн 11-р үеийн тэтгэлэгт оюутнуудаа хамтдаа хүлээн авахд бэлэн болсон байна. Шинэ Монгол Мамбучийн тэтгэлгийн сан маань иргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлэг. За 2015 оноос эхэлж өгсөн. Сая 11 дэх үеийнхаа хүүхдүүдэд өглөө нийт тэтгэлэг олгосон хүүхдийн тоо бол 396 төрсэн байна. За 21 аймгаас бүх аймгаас болж байгаа. За Баян Улгийн аймгаас 13 хүүхэд байх жишээтэй ингээд бүх аймаг болгоноор байгаа. 30 их сургуулийн оюутнууд байж байгаа. Энд бол заавал улсын их сургууль байна, нэдэр гэсэн юм бол байхгүй. Ямар их сургууль байна гэдэг нь байна. За тэгээд энэ хүүхдүүдэд өгсөн мөнгөний тэтгэлэг сая 466 мянган $4 төрсэн байна. 5 тэрбум гаруй төгрөг хүрсэн ийм тэтгэлгийг өгсөн. Тэгээ энэ дотроос одоо оюутнууд маань тэтгэлгээ авчаад иргэн төлөгдөнө гэж байгаа учраас ажил дээр гаргаад 2 жил болсны дараа эхний жилд авсан тэтгэлгээ бас ингээл жилд нь буцаад төлдөг юм байгаа юм. 134 оюутан бол тэтгэлгээ буцаад төлөх төр хугацаанд ирсэн байгаа. Энэ дотроос 97 буюу 82% нь бол иргэн төлөлтөө ингээ хийцэн явж байгаа. Иргэн төлөлтийн хувь нь 82% төрсэн ийм тэтгэлгийн сан байна. Энэ тэтгэлэг маань ингээ зүгээр одоо банкныхын дансанд ингээ шилжигдээд орчдөг ийм тэтгэлэг бол биш. Жилдээ 4 удаа уулздаг. Тэгээд тэр уулзах тоолондоо нэг өөр их сургуулийн өөр ингээ сурж байгаа ийм оюутнууд байгаа учраас эдгээр хоорондоо мэдээллийг сайхан солилцсон. Уулзах болгонд дандаа яриа хэлцэл ингээ хийж явсаар байгаа. Тийм бүгдээрээ одоо нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө зэрэг ялангуяа одоо сурж байгаа энэ сургалгаа бол хичээж амжилттай сурах хэрэгтэй байна гэдэг ойлголтыг бие биендээ ингээ их эрч хүч дэм өгдөг учраас эргэх холбоо их сайтай. Ийм ч учраас одоо сургуулаа их сайн амжилттай төгсдөг. Ялангуяа 3 дугаар курсаас авж байгаа оюутнууд ярьдаг л да нэг хоёртоо миний дүү муу байсан. 3 дугаар курстэй тэтгэлэг аваад ороод ирэхдээ миний дүү өссөн, дээшилсэн. Энэнийхээ ачаар ингээ төгслөө гэд. Тэгээ бүгдээрээ энэ тэтгэлэгтэй талархаж бүгдээрээ ингэж явдаг. Тэгээ тэтгэлгэнд тэднэрт эрч хүч болж явдаг гэдгээр онцлогддог. Бүгдээрээ хамтдаа байв. Хамтдаа энэ сайхан нийгмийг бүтээн. Нийгмийн бүтээн гэдэг нь та нарыг л тийм амлсандаа хүрдэг, хариуцлагатай хүмүүс болохыг хүсэж байна. ちょうど新モンゴルの Шинэ Монголын Шинэ Монгол сургуулийн 15 жилийн яваагаар Монголд хүрэлцэн ирж байхад галаа багш Японд дан ганц гэхгүй Монгол баг залуучуудаа гэсэн ийм санаа байна гэж хэлсэн. Тэрийг одоо ингээд галаа багш маань санал тавиад тэрнээс хойш итгээд явсан. 提案がガラさんからありました。今まではガラ先生もおっしゃってましたけども Шинэ Монгол сургуульд хурч ирээд галаа багшийн хэлсэнчлэн одоо өдий хүртэл тэтгэлэг олгосон хүмүүс маань өөрсдөө төгсөөд буцаад тэтгэлгээ нөхөн өгөх боломж бий болж байна. Тэр нь өөрөө одоо хамгийн том гарч болох үйл юм аа. Үр өгөөж нь тийм гоё мэдээ гэх юм уу тэгж хэлж байна. いうふうに理解してほしいと。卒業した人たちはね、もちろんその Мэдээж их сургуулиудаа төгсөөд Монгол улсын төлөө зүтгэн өөрийнхөө салбарт хичээнэ гэдэг нь бол ойлгомжтой. Тэрнээс гадна дан ганц үйлдвэрлэхээс илүү бас өөрийнхөө боддог тэр үн цэнэ чин сэтгэлээс хүмүүс тарааж явна гэдэг нь одоо бидний зорилго юм аа. 循環を作れば非常にその国の発展につながると思います。 Энэ тэтгэлгийг байгуулахад бол би одоо 2 жил, бараг 3 жил орчим бодсон. Одоо yes гэсэн хариугаа өгч чадахгүй ингээ яваад байсан. Яагаад гэсэн бэ гэвэл хэрвээ энэ хүүхдүүд хэрвээ тэтгэлгээ авчаад иргэн төлөгдөхгүй бол одоо манай одоо боловсролын зээлийн сан дээр гараад байдаг шиг асуудлууд гарах юм бол одоо би нөгөө хүмүүсийн итгэлийг алдах учраас санаа зовж ирсэн. Тэгээд манай төгсөгч хүүхдүүд маань бас энд орж ирээ 3 талаас ингээ хамтраад ажиллаад менторуд нь болоод тэгээд энэ ментор байна их жахт шиг ингээ сайхан зөвлөө явахад хүүхдүүд бол өөрчлөгддөг. За тэр утгаараа бол сайхан үр дүнгууд гарч байгаа. Тэгээд бидний алсын хараа бол ерөөсөө хүн бол тэг ингээд зөв шудраг хэлсэн амдаа хүрдэг хариуцлагатай ийм байдалд энэ залуучууд маань хүрээсэй гэдэгт чиглүүлээд зөв байгаасаа гэдэг. Тэгээд тэтгэлгийнх нь процесс чи энийг л төлчүүд дараагийн
дүүнерт араас ирж байгаа яг өнөөдөр чамд тохиолдсон шиг асуудал тулгарчаад байгаа хүмүүсд эм болж шүү дээ гэдгээрээ явахаар энэ нь тэр хүмүүсийг хүмүүжүүлээд байгаа. Тэгээ энэ нөлөө мал сайн хүмүүс сайн хандлагатай сайн төлөвшлөлтөө залуус олон болох юм бол энэ нийгэм бол өөрчлөгдөн шүү дээ. Тэгэхээр тэр алсын хараа гэдэг утгаараа бол бас хангалттай өөргөө гүйцэтгээд явж байгаа улам л олон энийг дэлгэрүүлэх хэрэгтэй гэж бодож байна.